Хот мөндөр сувагт автом орил манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Хот мөндөр суваг болон NTV телевиз мөн 83.3 болон 107 хос толгойн Хот мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг хөтлөгч Бат Эрдэнэ, хөтлөгч Ган Толго бит хоёр хөтлөн явуулнаа. Өнөөдрийн дугаараар дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн манд дугаараар хиймэл оюун ба аж үйлдвэрийн хувьсгал. За энэ сэдвээр бит хоёр ярилцахаар бэлтгэлээ. Өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За хиймэл оюуныг яагаад аж үйлдвэрийн хувьсгалтай аваачаад оловч үгээд гайхаж байгаа бах тий. Ер нь бол хиймэл оюун бол ер нь үндсэндээ нэг зүгээр нэг дараагийн удаа гарч иж байгаа шинэ технологи төдий биш. Яг нөгөө анх энэ хүн төрөлхтний амьдралд за ер нь бүх одоо эдийн засгийн бөгөөд нийгмийн хөгжилд цахилгаан, тог цахилгаан гарч ирээд юу боллоо. За дараа нь интернет гарч ирээд юу боллоо тий. Энэ шиг одоо дараа хиймэл оюун ухаан ингэ дэвтэрч орж ирснээрээ дараагийн бүр ингэ шин 90 үед. Гэхдээ тэр ямар 90 үе болох гэж байгаа нь бид нар ч мэдэхгүй байгаа. Одоо процесстэй явж байгаа. Өөрсдөө төсөлж чадахгүй байгаа. Ийм одоо суур технологи болохоор энэ аж үйлдвэрийн хувьсгал гэдэг юу одоо уулын 4-р аж үйлдвэрийн 4-р үе мүй гэж баахан ярьжсэн тэгтэл тэр тэнд орохгүй гэжсэн. Ер нь нэг ийм нэр томьёоны асуудал биш. Энэ бол бүр төсөөлхийн аргагүй ийм л шинэ ирнэр рүү одоо орж ийн л да. Тэгэхээр энэ талаар хоёулаа өнөөдөр сайхан ярилцсанаа. За тэгэхээр хиймэл оюун гэхэлэр одоо яг сая процесс гэж ярьчлаа шүү дээ тийм ээ. Одоо аль нь сайн аль нь муу цагаат бол хүнийг орлохгүй юу гэх одоо яг нэг юм эргэлзээний үе тий. За яг тий. Тэгэхээр эхлээд бүгдээрээ ер нь энэ аж үйлдвэрийн хувьсгал гэж нэгэнтээ л дараагийн үеийг ярих гэж болохоор ер нь өмнөх хувьсгалууд буюу ер нь яаж нөлөөлсөн гэдгээр нэг эхлээд нэг одоо ярианыхаа оршил олгоод жоохон мэдээлэл өгч тийм ээ. Тэгээ хувьсгал биш хувьсгал бүр өөрчлөгдөж байгаа тий. За эхнийх нь за бүр ер нь юу түүхэн эргээ харах юм бол хүн төрөлхтөн чинь ер нь анх манай эртний өмнөх нэг 10-аад мянган жилийн өмнөөс эхлээд мал гаршуулж эхлээд тий. За тэгээд үнэхээр мал гаршуулж чадсан нь бол тухайн үедээ бол одоо маш мундаг одоо бусдыгаа эзэлж авах боломжтой тий. Дайрах боломжтой. Тухайн монголчууд маань энэ дээр нэлээд сайн явж ирлээ шүү дээ ер нь тий. Мал гаршуулах. Тэгээд тэрийг зөвхөн нөгөө уналгаас гадна тий. Ер нь бүх зүйлд ашигладаг. За тэгж яваад 1750-60-аад оны үеэс нөгөө аж үйлдвэрийн хувьсгал руу орж байгаа. За тэр мал гаршуулж явах үед бол ер нь үндсэндээ эдийн засгийн утгаараа үзэх юм бол өнөөдрийн мөнгөөр бол ер нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ер нь 1000 орчмол доллар байгаадсан. Ерөөсөө тэр үед өсөөгүй байхгүй. Өсөлт байдгүй. Байхгүй. Жил ирэхэд өсөлт байхгүй. Өсөлтөөр нь яаж авдаггүй гэхэлэр очиж булааж авбал тий. Тэгэхээр нөгөө нэг батлан хамгаалах цэрэг дайны бол үндсэндээ бол тэр тухайн улсынхаа ч юм уу тухайн хэсэг бүлгийн одоо аюу том эдийн засгийг хөдөлгдөг одоо хүчин болж байгаа. Яг дэлхийн нийтээр бол ерөөс өсөлт байхгүй. Бага билууга томруулах биш, байгаагаа хэн томыг авах вэ гэдэг уралдаан тий. Томрох ер нь болцоогүй явчихсан. Ер нь болцоогүй юм шиг одоо дөнгөж 1760-аад он гэж одооноос бараг 250 жилийн өмнөөс л бид нар одоо яг өнөөдрийн бидний мэддэг энэ одоо дэлхийн ертөнцийн юм уу хүн төрөлхтний бидний амьдралын хэм маяг, бизнес, нийгмийн юм чинь одоо эхэлж байгаа байхгүй. Яг үндсэндээ бол шинжлэх ухааны хөгжил эхэлж байгаа. За тэгээд тэр үед бол нэг хүнд ногт дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1200 орчим доллар гэж тооцоолж одоо одоогийн аншаар. Тий. За дараа нь 1800 100-аад жилийн дараа 1800-аад оны сүүл 1900-аад оны ихээр цахилгаан гарчиж байгаа. За эхний аж үйлдвэрийн хувьсгалаар бол нөгөө уурын машинууд бий болоод тэн дээр бол нөгөө механик жуулалт бий болж байгаа. Өмнө нь нөгөө ингээл нэхмэлийн үйлдвэрүүдээр их ярьдэн шүү дээ. Ингээ баахан хүмүүс зэрэгцээ суудсан ингээ юм нэгдэг байсан бол бүгд алга болоод нөгөө уурын машин цааталтай ажиллаад тэгээд дараа нь эн чинь жишээлбэл богоон өсөж байгаа юм тий. Уурын галт дэрэг. За усан онгоцнууд өсөж байгаа. Ер нь бол цаат түүхийд дандаа нүүрсэн. Тухайлбал одоо энэ Англи тэгээ баруун Европ, Герман гэд нэргээл дор иглэхсэн. Англи бол жишээлбэл Манчестер гэд одоо төв хэсгээрээ. Тэр Манчестер чинь би 10 жил амьдарлаа шүү дээ. Тэр Манчестер жишээлбэл Ливерпул руу явсан дэлхийн хамгийн анхны төмөр зам байна. Яагаад гэвэл тэнд нөгөө үйлдвэрлэл уурын машин ашиглаад нөгөө хөнгөн үйлдвэрлэл одоо ноос ноолорын тий текстайлс тэр үйлдвэрлэл чинь
баахан одоо хөвөн даав маав хийгээд хувц сонор хийгээд дэлхийгээр зархаараа хамгийн анхны ойрхон бомбд Ливерпул руу тэр төмөр замаар гэдэг чинь айгүй ихэр үйлдвэрлээд эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд төмөр замаар аваач тэр порт руу аваачаад тэндээсээ явахын тулд тэгээд тэнд хамгийн анхны төмөр зам үүсэж явах жишээ. Тэгээд энэ дараа нь бол цахилгаан гарч ирснээр тогт цахилгаан гарч ирээ дараагийн шатан дээр болохоор масс үйлдвэрлэл маш ихээр тий үйлдвэрлэл ийм боломж нэгдэ. Ингэхдээ бол жил 1200 байсан чинь 3600 болж 3 дахин одоо ингээд дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байгаа. Энэ бол ягаад энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийг яриад байна гэхээр энэ ер нь л үүний чинь цааталд амжиргаа байхгүй. Хүмүүсийн амжиргаа анх удаага хэрэв дэлхийг нэг одоо нэг бөөнөр нь аваад үзэх юм бол анх удаага нэг хүний амьдрал дунджаар 3 дахин сайжирч байгаа. Ерөөсөө тэр 100 жилээр дунджаараа тийм дунджаар. Тэгээд дараагийнх нь 1950 оноос одоо компьютер компьютер гарчснараа бол автоматжуулаад эхэлнэ тийм ээ. За ингэснээрээ бол амжиргаа буюу дотоод нэг хүн дотоодын нэвтрүүлэгдэхүүн $5600 болж байгаа. За 2000 оноос эхлээд интернет дижитал систем тий одоо дижитал шилжилт гэдэг одоо энэ явж байгаа л да явж исэн дөнгөж 2000 оноос эхлээд ингэхдээ бол интернет гарч ирэл энэ чинь нэг хүнд ногт дотоодын нэвтрүүлэгдэхүүн $14300 орчим болж байгаа. Нөгөө 5600 чинь дахиад бараг 3 дахин өссөн тий. За интернет 2000 оноос хойш энэ чинь одоо харьцангуй одоо сүүлийн үеийн мэдээ болчихлоо шүү дээ. Одоо манайх Монгол улс бол ер нь тэгэл бүх газар л дижитал шилжилт хийж байгаа тий. За хоёулаа бол ер нь боловсролын салбарын дижитал шилжилт гэдэг нь нэлээд ер нь дангаар нэг цаг байтугай ярьчих байх. Тэгэхээр ер нь энэ шатанда ингээ явж байсан чинь одоо дараагийнх нь тий энэ компьютер интернет дижитал систем IoT гэдэг Internet of Things гэдэг одоо нөгөө тэнд байгаа угаалгын машин юмсын интернет тэнд байгаа угаалгын машин бараг тоосруулагч бүгднийг аваачаад эндээс удирдах програмаар ажиллаад тий ерөөс гэрт нь хүн байхгүй байх тэр юмнууд чинь гинт удирдлагаар ажиллаад эхэлдэг ийм боломжцоотойгоо явж исэн чинь энэ хиймэл уян гараад ирж байгаа. Тэгэхээр энэ хиймэл уяныг ер нь яагаад ингэж айхтар одоо онцгойлж авч үзээд мэдэхгүй байна вэ гэхээр өмнө нь бол ингээд уурын хөдөлгөөрч бай ер нь бүгдээр бол ингээд дандаа ер нь одоо маш их энергийг бий болгож чад. Үндсэндээ маш энгийнээр тайлбарлах юм бол хүн одоо анх бол булчингийнхаа хүчээр л бүх ажлыг хийж байгаа шүү дээ. Дараа малын хүч гэдэг чинь бас л юм булчингийнхаа хүчин юмыг л өөр мал ашиглаад амьтаа ашиглаад хүчтэй болгож. Уурын хөдөлгөөрч гэсэн адилхан. Үндсэндээ уурын хөдөлгөөрөөр богоо явж байвал тэр ачаагч ер нь бол баг багаар хүн өстой шуудаар нүрээч боловч чадна шүү дээ. Тэгтэл тэрийг бол маш их хугацаа ордог юмыг өөрөөр хэлбэл булчингийн хүчийг дандаа томруулах юм хийжсэн чинь гараад ирсэн чинь бидний тэрийг ажилуулдаг тархиныхаа хүчийг тархиа томруулах юм бололцоотой. Тархиныхаа одоо тийм дагавар тий одоо тий тэгэхээр чи одоо юу гэж ойлгох юм тий бид нар өмнө одоо хүртэл ирсэн энэ аж үйлдвэрийн хувьсгалуудаас чинь өөр байгаа даа. Булчин өмнөхөд нь булчин дэмжлэг үзүүлдэг гэсэн мэл одоо тархин дэмжлэг үзүүлнэ. Тий. Булчин дэмжлэг үзүүлэн үндсэндээ бол их энерги одоо үндсэндээ одоо цөмийн энерги гэсэн одоо маш их энергийг л одоо хүн одоо маш их эрчим хүчийг л бид нар удирдах эхэлж шээ. Тэгтэл одоо болохоор энэ хиймэл уян гарчснараа яг эдрийн үргэлжил гэж үзэхэд хэцүү болчоод юу гэхээр энэ бол тэрийг бүтээж байгаа тархийг оюуныг одоо илүү болох гэж байгаа. Бидний сэтгэлгээг чинь ингэж шал өөр. Тэгэхээр тэр тэгж их илүү хүчтэй болсон бидний оюун тийм оюун юу хийх юм гэдэг нь тийм юу бүтээх гэдэг чинь тэгэл төсөлж чадахгүй болчих. Нэр юу одоо нэг ингэж яриад байдаг шүү дээ. Мэдээлэл бол дангаараа зүгээр л ингээл юмс тийм. Тэрийг тарих авч боловсруулад хэрэгтэйг нь хаяад хэрэгтэйг нь аваад хооронд нь ингээд пазлдаад яад юм уялдаа холбоог нь олоод тэндээсээ нэг учир зүгийг гаргалгаа гаргаад ингээ мэдлэг болдог шүү дээ. Энэ үйл явцыг хийгээд байгаа юм шүү те. Хурдлаад. Яг тийм энэ үйл явцыг тухайлбал тэр мэдээллийг хүн цуглуулж авахар чинь компьютер дээр бол жишээлбэл тэр мэдээллийг чинь оруулдаг байсан тий. Тэгтэл одоо энэ хиймэл уян гарч ирснээр тэр мэдээллийг чинь зүгээр ерөөсө секундын дотор бүгднийг аваад тэр боловсруулж. Одоо би тухайлбал актуарч гэдэг чинь одоо статистикчил гэсэн үг шүү дээ. Статистикийн одоо мэрэгжилтэй. Тэгэхэд яг саяны хэлснээр
тэр их мэдээллийг чинь авч байгаа тэр статистикийн аргууд чинь тэр дундаас боловсруулалт гэдэг л аргууд байхгүй зүй тогтлын хайдаг аргууд тий. Энэ ямар одоо тархалтын функцтай байна гэж орж иж байгаа тэр арталт нь статистик математик байгаа ч ерөөсөө л тэр байгаа мэдээлэл дундаас зүй тогтлыг хайж. Тэгтэл энэ аргачлалыг чинь одоо нэг хиймэл ойж ерөөсөө зөвхөн дорм парк гэж хий чинь. Хоёрдугаар тэгж өнгөрснөрлөө тэгж их айхтар нөгөө зүй тогтлыг хайж явах шаардлагагүй. Одоо байгаа орчин үед яг өнөө цагтаар байгаа энэ мэдээллийг чинь нөгөө big data гэдэг байгаа тий. Маш их мэдээллийг чинь авах болцоотой болчихж байгаа. Тэгээ ерөөс тэр чинь одоо хамгийн одоо үн цэнтэй мэдээлэл шүү дээ. Яг өнөөдрийн мэдээлэл бол өнгөрснөөс илүүтэй. Тэгэхээр яг хамгийн үн цэнтэй маш их мэдээлэл дээр шууд хүнээс хамааралгүйгээр боловсруулалт хийгээд өгөхөр чинь бид нар одоо нэгдүгээр тэр мэдээллийг тэрийг яаж ашиглах юм өөрсдөө. Тэгэхээр бидний тарих ажилтдаг байсан шиг бидний тарихаас ч хамаагүй илүү хүчтэй ийм одоо хэрэгсэл хажууд нь бий болчихж байгаа. Тэгэхээр ийм болохоор энэ химэл оюун тэгээд энэ хүн тэгээ энэ хоёр нийлээ цаашдаа ер нь яг юу хийх гээд байна. Магадгүй энэ нь төгсгөл ч юм уу гэд те. Ер нь одоо бидний хөгжлийнхэн одоо төгсгөл дээр ирсэн байна уу гэд зарим сэтгэгчнэр яриад байгаа. За яг тийшээгээ битэрийн яриа орноо. За тэгэхээр ер нь энэ химэл оюун маань гэхэлэр одоо бид нар одоо хамгийн анхны одоо химэл оюуны хэрэглээ талаас бол хэрэглээнд орсон ChatGPT биш үү те. Зөвхөн ChatGPT за цаад компани OpenAI компани. За энэ компани тухай тэцгээд энэ 2025 онд гэхэд бол энэ компани нэг орлого нь 12-13 тэрбумын борлуулалт хийсэн байна. За тэгээд алдагдaltaа 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaа. Тэгэхээр одоо энэ химэл оюуны энэ AI гэдэг компани одоо IPO хийхээр яригч эхэлж байна. За тэгтэл энэ компани өнгөрсөн жил бол нэг 300 гаруй 320 тэрбум доллараар үнэлэгдсэн. За одоо 2026 онд нэг 825 орчим тэрбум доллараар үнэлэгдэх байхаа гэсэн. За яг IPO-ыг хийгээгүй энэ жилдээ хийж амжихгүй 27 он ч юм хийхт бол ер нь таамаглалаар тий. Нэг их 80 доллар тэрбум биш. Ингэж үнэлэгдэх байх гэж. Гэтэл энэ компани ч бол өөрөө алдагдaltaа явж шít. Одоо хүртэл алдагдaltaа мөртлөө нэг их 80-аар Тэр цаана байгаа нөгөө өгдлийн big data-гийн value-г үнэлээд байна тий. Тэгэхээр зөв, яг зөв. Тэгэхээр нэгдүгээр тэр хоёрдугаар тас ирээдүй. Энд чи одоо ерөөсөө л ирээдүй чинь энэ одоо энэ ChatGPT шиг одоо ийм химэл оюун ухааны энэ компаниуд болвол ер нь энэ ирээдүй бол нийшээ явлаа гэдэг нь тодорхой болцсон учраас ер нь одооны ер нь компанийн үнэлгээ гэдэг бол энэ компани ирээдүйд хэр амжилттай явах уу гэдгийг л одоо хөрөнгө оруулагчид төсөөлж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ бол энэ компани ирээдүйд буюу энэ химэл оюун бол үндсэндээ энэ дараагийн шатны хүн төрөлхтний хөгжлийг бол тодорхойлох нэ гэдэг нь бол ингээд харагдаж байгаа. Ерөөсөө одоо 10-15 тэрбумын алдагдaltaа явж байгаа компани тэгээд ингээд нэг их 80 доллар гэдэг бол түүхэндээ байгаагүй одоо хамгийн өмнө нь бол ингээд нөгөө бид нар ярьж байхад iPhone-ийнх нь тий Apple одоо тэр тухайн үедээ хамгийн өндөр IPO хийгээл гарч ирсэн гэдэг чинь юу гэхээр яг нөгөө нэг аж үйлдвэрийн тухай 1950 оноос явсан компьютержүүлэлт автоматжуулалтын үеийн одоо хамгийн топ болж ирж гарч иж байгаа ирээдүйрээ явж байгаа компани тэгэл үнэлэгдэжсэн бол одоо бол OpenAI бол бас бүр алдагдaltaа явж байгаа мөртлөө дахиад тэр өмнөхүүдээс хэд дахин том болцсон үнэлгээтэй болцсон ингээд явж байна. За тэгвэл бидний ер нь химэл оюун гэдэг маань энэ хүрээнд яригж болно. За ер нь тэгэхээр хоёлаа ер нь химэл оюун гэдэг яг ChatGPT-гээ ярьчлаа. Тэгэхээр ер нь химэл оюун гэдэг маань яг юу хэлээд байна гэдэг дээр нэг жоохон тогтож юу өгөх. Тэгээ. Тэрнээс өмнө би бас нэг кейс ярен дундуур бас нэг дурдмаар санагдлаа л да. Одоо жишээлбэл big data гэж бид яриад байна тий. Тэгээд би бас энэ дээр нэг жоохон залруулга зарим хүмүүстэй хэлцээд байгаа. Big data гэдэг бол тэр сорчилсан дата биш байгаа бүх юмсийн дата хэлээд байгаа юм аа. Тийм ээ? Big data. Тэрэн дотор харин хүнээс сонгомлоор сорчлоод цуглуулсан дата бол statistical data. Өмнө нь тийм л дата байсан. Тэр харин статистик дата их үүсвэрээсээ олдогдчихсэн үү, хүмүүс дунд нь тайлан хэлбэрээр засаад хийжсэн нь бол нэг асуудал. Тэрний үнэн зөв болвол тэр ялгаатай л болохоос биш тэр big data биш, тийм ээ. Харин big data бол одоо нөгөө ChatGPT дээр ярьж байгаа заавал зөв гэхгүй, эсвэл заавал гой соёлтой гэхгүй, асуултаа зөв асуусан байх шаардлагагүй нийт
хүн төрлөختний явж байгаа процессыг тэр аяар нь байгаа процессыг одоо юу гэдэг тоон хэлбэрт буулгацсан датаг big data гинэ гэж. Тийм ээ. Тэгээд тэндээс харин аль нь хэрэгтэй вэ гэдгээ ингээд шүүж гаргаж ирж чадаад байгаа нь яа байна. Хүн чадахгүй биш чадна асар хугацаа зарцсан. Түрүүн хэлсэн шүү дээ нөгөө шоргоолч гэдвэл нэг будааг ингээд шуудаар зөөж чадахгүй чадна. Гэхдээ нэг дор богоноор байсан ямар үр ашигтай байх вэ гэдэг шиг. Тэгэхээр big data. Тэгээд саяны юун дээр бол одоо тэр AI ухаантай гэхээс илүүтэйгээр AI ямар тэр ухааныг яаж олж авав? Нөгөө хүүхдийг дэгдэг штэ нөгөө өсхийн хүмүүжил өсхийн тэр өсөх үед нь багаас нь зөв өсгчүүл гэдэг шиг тийм ээ. Тэр сургаж үдийн насан туршид нэг бяртай AI-оор нэг бяртай болтлоо бас нэг тэр ямар өгөгдөл дээр ажилласан гэдэг нь өөрөө айгуу чухал байна гэд. Тэгэхээр би бол ChatGPT-г хүмүүс яриад байгаа нь хуваалцахад одоо Gemini сайн уу, ChatGPT сайн уу гэлдэг тийм ээ. Нөгөө яг л саяны суурь дээрээс ChatGPT жишээлбэл нөгөө илүү ийм conversation нөгөө харилцан яриан дээр тулгуурладаг учраас хүнийг танихтай их сайн болов болоод байгаа юм болов. Google бол цаана нөгөө search engine аягүй сайн ажиллаж байгаа учраас өмнөх бараг 30 жилийн searchтэй болохоор мэдээллийг зөв мэдээллийг ханаас татаж авах уу тий. Дор хаяж одоо зүгээр Google хийсэн Scholar Google-ээсээ татах уу гэдэг юм уу тий. Өөрт нь ядаж ирэх нь байгаа. За жишээлбэл энэ офисын програмууд дээрээс тайлан байлан гаргаж ажиллах гэж байгаа бол Copilot нь зүгээр ч юм уу тий. Гэтэл яг packet-аар нь боловсруулах гэж байгаа бол илүү нөгөө experience гэсэн утгаараа хөгжүүлэгчд хөгжүүлсээр байгаа cloud-ийг илүү хөгжсөн. Гэх мэт ингээд нөгөө яг хэн сайн бэ гэхээс лүүтэйгээр юунд ашиглах гэж байна гэдгээс их чухал юм шиг байна. Тэгээ хоёлаа түрүүн ярьсан шүү дээ. Бид хэдийн тархийг орлохгүйгүй нөгөө дэмжлэг л үзүүлэх гэж байгаа. Тийм ээ. Богоон түрэн гарлаа, цахилгаан боллоо гэд хүнийг оролцоог бол шүү дээ. Роботууд гарч ирээгүй л байна. Гол нь бидэнд маш их амьдралыг хөнгөвчилж шүү дээ, тийм ээ. Булчингийн масыг. Гэтэл одоо бол тархины ажлыг аягуулсаа хөнгөвчилж өгч байгаа учраас гэдэг. Би бол ингэж ойлгоод байгаа. Одоо хэр дөгч байгаа юм бол та, тийм ээ. Зөв. Яг за энэ бол ерөнхий одоо үндсэн чиг баримж бол яг энэ. Тэгэхдээ бид нар нөгөө ирээдүгийн сайн мэдхгүй байгаа болохоор тий бас энэ дээр нөгөө бидний амьдралыг хөнгөвчлөх гэж байдаг. Тэгтэл биднээс илүү сэтгэдэг, биднээс илүү тий байгаа бид нар тусалж ирсэн аа. Тэр чи ягаад гэвэл энэ нөгөө нэг яг нэг компьютерийн нэг програмын дагуу нэг бичсэн алгоритмын дагуу ажиллаж байгаа програм хангамж биш болохоор хиймэл оюун гэдэг чинь. Тухайлбал ChatGPT гэж байна. ChatGPT бол өөрөө энэ хиймэл оюуны бол зөвхөн нэг өстө мөсөө болоогоо зөвхөн орой нэг хэрэглээ. Хиймэл оюуны л нэг хэрэгжилж байгаа нэг чат хүнтэй чат гэж байгаа хүнтэй ярилцдаг чатлтгал ийм юу гэсэн үг шүү дээ. Хиймэл оюуны ийм түүл гарч ирж байна. Тэгтэл энэ хиймэл оюун ChatGPT тухайлбал худлаа ярьдэн шүү дээ. Тийм. Худлаа ярина шүү дээ. Тэгээ өмнө нь бол одоо яг програмаар ч юм уу яг бичсэн яг тодорхой алгоритмын дагуу ажиллаж бол худлаа ярихгүй шүү дээ. Тэгэхдээ энэ болохоор тэрийг чинь контролж чадахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр энэ ер нь энэ хиймэл оюун гэдэг бол үндсэндээ бол бүр томоор нь ярих юм бол ChatGPT зөвхөн бид нартай ингээ харилцаж байна. Гэтэл одоо яг харилцаад байгаа тэр одоо нэг агент гэдэг юм уу агент гэдэг байгаа чинь тий. Өөр одоо миний төлөө тухайлбал тий өгсөн даалгаврын дагуу одоо 24/7 тий ерөөсө тасралтгүйгээр бид нар унтж байгаа үед ч гэсэн энэ байгаа саяны яригадаад байгаа энэ их мэдээлэл авч чаддаг болсон нөхцөл энэ дотор интернетээр байгаа бүх мэдээллийг тухайлбал одоо би одоо үнэлгээч хүн байж байна. Эхлээд нөгөө зах зээлийн шинжилгээ хийнэ гэдэг чинь одоо ерөөсө хүн хийхин аргагүй юм хүн бол энэгээр алуулна хийгээд AI агентаа одоо туслахтаа ч юм уу тий ийм яг даалгаврыг зөв өгөөд энэ дээр энэ компанитай харьцуулж болох компаниудын санхүүгийн мэдээллийг цуглуулад ингээд мэдээлэл зөв өгөөд орхичгот тэр бол тэр чиглэлийн дагуу ороод тэр бүх одоо нөгөө шинжлэх ухааны сэтгүүлүүдийг нь уншиж танилцаад тэнд дээр байгаа бүх мэдээллийг нь аваад дундаас нь базаад тий тэгээд дүнэлтийг нь гаргаад ирэхэр чинь юу тэр насаараа сурсан PhD-гээс хамаагүй илүү юм мэдээлэл гаргаад өгөхтэй. Тэгэхээр энэ бол ChatGPT бол нэг удаагийн ярилцдаг бол одоо тэр чинь ингээд амьд агент гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Agent гэдэг байгаа шүү дээ. Нэг тийм яг нэг ийм объективны ийм нэг юм бит бий болоод эхэлж байгаа байхгүй нэг хиймэл хүн гэсэн үг тийм супер хүн гэсэн үг тийм хүнтэй ч ChatGPT-гээр дамжаа харилцаж чинь цаашаа гоошо судалгаагаа хийж чинь ингээд төсөөлөхөр хиймэл оюуны чинь энэ хөгжил цааш та тийм бид нар одоо жишээлбэл хажуудаа ингээд нэг
ингээд хэрэгтэй шаардлагаараа ингээд бүр тэр чинь нөгөө яан штэ одоо бүр нөгөө мэрэгшүүлэн тий яг нэг юмар мэрэгшүүлэн. Нэг эйжент мод өөр эйжент мод руу солиогүй орсчвал өмнөх нөгөө зан төрхөөрөө хариулаад байдаг ш нэг тий. Яг тийм. Тэгэхээр одоо ChatGPT ч гэсэн ингээд одоо ярихаар хамаагүй бас худлаа яриад нөгөө маазраад бид нар өмнө нэг тоглолдог байсан чи юу гэдэг байгаа эднийг болохгүй ягаад гэвэл одоо нөгөө мөнгөний төлөөд авсан юм дээр чинь айл анх нөгөө хэд жилийн өмнө асуужсэн та тэр үед ингэжсэн тэрнтэй чинь нийлүүлвэл гээд ингээд яг бүр нөгөө хизээч юм мартахгүй ядчих та. Тэгээд ихлээр нөгөө хамаагүйс яг л хүүхчиг тийм. Та юу зааж өгнө яг тэгээс сурна. Яг тэгээс сураад эхэлж байгаа баг. Тэгэхээр тэрэн дээр хамаагүй тэр үед маазраалтай ингээл ярьж исэн бол нөгөөтгөн тэгэл ороод шал өөр юм болоод явчихна тий. Өөдөөс чинь маазарна худлаа ярина тий. Ингээ явчихна. Тэгэхээр ийм байдлаар энэ агентууд нь ажиллаад эхлэхээр эн чинь юу болох вэ? Бид нар өөрсдөө хайчих вэ? Сая хоёлаа ярьж байсан. Энэ зөвхөн бид нарын туслах тий нэг ингээ биднээс ингээ доор өмнө нь бол дандаа ингээ бид нар туслах ингээ оюун ухааны хувьд доор байлаа шүү дээ. Тэгэхдээ энэ зарим чадрын хувьд бол дээр мэдээж 100% биш л дээ. Тэрсэн зөндөө одоо хүн чинь л одоо энэ байгалийн амтны хувьд би энэ хараад тий ингээд тий нэг сэтгэлийнх нь нэмийг ойлгох барих тэр талаар бол энэ байхгүй шүү дээ. Зүгээр яг энэ нэг юм тооцоолол хийдэг барьдаг энэ яг энэ интеллектуал чадвараараа бол хүний тархинаас чинь илүү гарцсан. Ийм одоо орчин руу бид нарыг төсрөөд орлоо. За яг хоёлаа юуны итгэгчнэрээ танилцуулъя. Өнөөдрийн нэвтрүүлгийг маань ногоо оройдог хөгжүүлэгч MMS компани юунд итгэдэг манай дэлхийн төв хоолой нэвтрүүлгийг MMS компани болохоор ер нь цахилгаан эрчим хүчний шин шийдлүүдийг л санал болгоод байгаа. Тэгээ ер нь MMS компаниг бодохоор одоо юу гэдгийг аливаа зүйл дээр бас нэг тийм түүчээч нэг тийм юу гаргадаг штэ. Золио гаргадаг тийм ээ. Сая хэлж чинь ChatGPT одоохондоо хасахтай байгаа. Гэхдээ ирээдүй гэдэг. Яг энэ утгаар бол би MMS компаниг хардیں۔ Тэгээ MMS компани болохоор цахилгаан орчин мөрч болон уул уурхайн салбартууд архичтай дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүний шийдлүүдийг санал болгож байгаа. Үүнийхээ жишээг болохоор ингээд нөгөө загварын байшин энтер бариад хүн ер нь бие даасан энэ шийдлүүдийг яах юм те заавал төвийн эрчим хүчнээс хараат байх юм уу гэдэг одоо бид яриад байгаа энэ бүгд дээр шийдлүүдийн санал болгоцсон бэлэн бүтээгдэхүүн аваад ирсэн бүрийн шоурум мэтэртэй ийм компани ахгүй. Тэгээ энэ компаниг маань нэвтрүүлгийг эмчтгэх их баярлдаг. MMS-ийнхэнтэй баярлалаа. Та бүхэн MMS компаниг сонирхоорой. За баярлалаа. MMS чинь одоо нэг BYD-г оруулж ирж байгаа шүү дээ. Эвгүй MMS MSM биш. MMS. Тий. Зөв. За баярлалаа бидэнд тийм боломж олгоод тий энэ ирээдүйн хүн төрөлхтний ирээдүйг тий энэ за үзэгч сонсогчтойгоо хуваалцах боломж олгож байгаад баярлалаа. За баярлалаа. За харин тий одоо ингээд түрүүн ярьж ин хоёлынгийн нэвтрүүлгийн тайлбарыг бас хэлэхэд аж үйлдвэрийн тэдгээр хувьсгал гэд нэрлэх үгүй юм дээр хэцүү болчихж байгаа. 5 6 гэд явах юм уу ч тийм ээ. Өмнө арай өөр байгаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол бид хэдтэй баг зэрэгцэх хэмжээний. Өмнө бид хэд үнэхээр түрүүн ярьлаа галт тэрэг гэж ярьлаа, усан онгоц гэж ярьлаа, цахилгаан төхөөрөмж гэж ярьлаа. Энэ ингээд биднээс тустай байгаа. Гэтэл саяны хоёлынгийн дээр хүүхч маань болоод ирж байгаа. Бид хэд нөгөө олон хүн санта муута гэдэг шиг цагаа тулах юм бол яг офлайн дээр байлаач гэдэг юм уу те өөрийн эйжентүүд чинь сайн муу одоо жишээлбэл хүмүүс фэйсбүүк дээр ярьдаг те нөгөө миний өдөөс хэрэлдээд байна гэд те муухай хараал юу гэхлээд ингээд миний лав ChatGPT өдөөс хэрэлддэггүй те тэгэхээр яг нэг манай хүүхд ингэдэг гэдэгт яг адилхан нэг юм орж ирээд байгаа байхгүй тэр тэднээс том болохоор юу болох вэ одоо зүгээр яг өндөө AI руу ороод биднээс нэг 3 4 жил 5 настай л хүүхдүүд өссөн шүү дээ одоохондоо адилхан байна нийтлэг байна хүүхд болгон багтаа хөөрхөн гэдэг шиг одоохондоо AI болгон сайн гоё харагдаж байна 5 настай да тэгвэл 50 20 тоо 30 таа энэ юу н яах вэ нэг айгу буруу бол яах вэ те буруу хөөж яг одоо яг ирээдүй AI-аас жоохон болгоомжилж байгаа нь яг энэ л дээ хоёрдугаарт зүгээр хэрэгээр бүр одоо хүүхдийг ч гэсэн одоо Африк жишээлбэл бүр хүүхд байхад нь ачаад буу өгч байгаа тий хүчээр ингээ хүүхд буудуулсаар хагаад одоо хүн буудуулаад тий хүн алуулдаг. Тэгээ бүр тэд нар чинь ингээд 90 цент хүрэх үедээ зүгээр ингээд юм ботохгүй тэр даймондын үйлдвэрийн хамгаалагч тэгж бэлддэг гэж байгаа. Гэлдэг. Тэгээ тэр чинь бол ерөөсөө нөгөө нэг хүнээс нөгөө нэг юм алхаад тий одоо хүнийг алхаад зүгээр тий бусад амтныг алхад ч гэстэл ингээд энийг амьд юм алчлаа гэдэг тийм цочроо эдгээр юу ч байхгүй болсон сэтгэл хувирлгүй болгоцсон гэдэг шиг тийм AI бэлдээд эхлүүл яах вэ боддоо төсөөлөхөд хэцүү байгаас. Гэхдээ хараал хэлж болж байгаа юм бол тий өшөө давруулаад одоо ахиулаад муу зүйл хийч
боломж байна л гэдэг харуулж байгаа. Бүрэн байгаа. Одоо тухайлбал тэгээ тэр бэлдэж тавьж байгаа тэр эйжентигээ тухайлбал зүгээр фантазлаа бодъё л да. Тухайлбал одоо би гэдэг нэг хүн байж гэн тий ганц тулах гэдэг юм сууж. Тэгтэл хэрэгээр зориул төр миний эсрэг тавилаа гэжсэн. Ингээл одоо сошиал медиад орох болгонд тий өөдөөс жишээлбэл тий миний одоо тэр сэтгэл готролд оруулах байдлаар тий гаргаж ирж байгаа мэдээлэл рүү нөлөөлөд эхлүүл яах тий хүнийг тий харагдж байгаа юмнууд нь тий дандаа хар бараа юм үзүүлээ ч юм уу тодорхой зорилгоор гэх мэтлэнгээр ингээд тэр хүн чинь ингээд одоо чин цаашдаа бол ингээд нэг телевиз гэдэг ингээд нэг орон даяар ганцхан юм ингээд монголчууд бүгдээр зэрэг үзээ суудаг юм чи алга болж штэ бүгдээр мэдээлэл гэдэг чинь ерөөс хүн болгон өөр юм үзэж яадаг. Одоо фейсбુક дээр орохоор тий яг адилхан юм харахгүй штэ. Тэгэхээр тэрэн дээр нь орж нөгөөдөл нь ажиллаад нэг тийм AI агент гарлаа гэж бодъё л. Тэгээ тэр хүүхдийг жишээлбэл жоохон хүүхд байсан ч гэсэн том байсан ч гэсэн эсвэл дандаа тийм яг нөгөө нэг саяны ярьсан Африкт бэлддэг шиг тийм хэрцгий мэрцгий хүн болох зорилттой ч юм. Эсвэл ингээд тэр хүнийг нь өөрийг нь ингэж аюу сэтгэрээ утралд оруулаад бараг амиа орлох руу чиглүүлдэг ч юм уу. Яг иймэрхүү зорилготойгоор бэлтгэгдсэн өөрийгөө тэг хөгжүүлсэн. Тэд нар ч бол айхтар юм хийн шүү дээ. Хүн AI-тай ярьж байна гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээд AI энийг гаргаж үзлээ. Одоо Facebook дээр ингээд үзүүлж байна. Бид нар тэр яг өсөр за их эргүүлдэг гэл хэдэн хүний постэр тий 20 доторл харж байгаа шүү дээ. Тэгтэл эн чинь энэ олон сая хүн тавьж байна. Одоо за монголчуудынхаа дотор аваад үсгэлээ 2 сая бараг энэ насанд хүрсэн хүн тавьж байгаа. Яагаад яг энэ 20 над чарагдж байгаа тий. Дандаа найз нар бас байдгүй шүү дээ. Тэр их чинь яг юуг надад харуулдаг байна. Хин шийдэд байгаа. Эн чинь Facebook AI ажиллаж байгаа шүү дээ. Нэг бараа үзчихлээр цаана тэр барааг нь санал болголоо гэдэг чинь ализын мэдсэн байж байгаа. Зөвхөн одоо бараг ярьж яхад авчлаа гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь тий одоо хэрвээ нөгөө нэг бид нар сайн анзаарахгүйгээр тий миний яриаг нөгөө нэг авах уу гэд асуудаг шүү дээ. Тэгэхээр тий ярианы микрофон эднэрээ нээсэн заа гэж зөвшөөрсөн байх. Тэр чинь сонсоод хүртэл мэдж байгаа байхгүй. Бүрэн болцоотой ингэсэн юм чинь. Тэгэхээр энэ ингээд нөгөө нэг энэ сөрөг тал нь юу болох вүлээ гэдэг дээр энэ нөгөө Израилийн нэг Ювал Харари гэдэг нэг философч байгаа ш түүхчтэй философч. За мань хүн бол ер нь яг энэ яг AI-ийн сөрөг тал дээр нэлээд одоо олон хүн байгаа. Тухайлбал яг за миний л одоо их дагж үздэг нь бол яг тодорхой хэдийн юм яриад байгаа. Тэгэхээр яг энэ талаас нь бас нэг жоохон одоо товчгоон тий AI-ийн ямар асуудал гаргаж болох вэ гэдээ мань хүний анхааруулад байдаг. Энийг нь хэлье гэж бодож байна ер нь. За яг тэрнээс өмнө нөгөө дараагийнхаа ивент тэтгэгчийг танилцуулъя. Аяллаа төв зэг нэртэй Air Market. За Air Market-аар бол бүгд л Air Market-аа таньдаг байх тоо одоо энэ 26 жил гадаад аялал Air Market гэхлээр билетийн газ юм шиг Air Market гэхлээр одоо Мят гэдэгтэйгээ баг андууртлал тийм ээ. Ингээд олон жил болж штэ. Тэгэхээр Air Market бол брэндээ шинжилээд аяллаа төв зэг гэдэг брэндтэй нэртэй одоо имижтэй болж байгаа юм байна. За энэ аяллаа төв зэг нь яах вэ гэхлээр одоо аялалд явхад ганцхан тикет эсвэл зочд буудал эсвэл гэдэг ингээд айгүй олон нийт цогц бүрдэл тийм ээ. Тэгэхээр аяллаа визийн мэдүүлэг зөвлөх үйлчилгээ, аяллаа төлгөө гаргах. Нэр одоо бид хэд чинь өөрсдөө төлгөө гаргадаг нэг юм уламжлалтай шүү дээ. За тийшээ явцсан юм чинь дамжаад нэг юм үзчихийнсэн гээл. Тэгээ тэр нь бүтээч үгүйч үү тийм ээ. Тэгээ зутруул яана. Тэгээ яг хүний газар ч бас хэцүү монголчгээ биш. За тэгээд мэдээ зочд буудал тавтаа тухтаа цагтаа байх ямар таатай байдаг лээ. Нислэгийн тийз бол ойлгомжтой биднээс аль хямдах хамгийн зөв маршрутаа яаж гоё гаргадаг вүлээ. Мэдээж одоо бол датас юм. Утас одоо очиод яг онгоцны буудлаас буухад хүмүүс мэдээд байгаа харин буухтаа аль симийг авах вэ? Эсвэл Монголоос дата сим авахд алийг нь авах вэ гэл энэ яриа одоо дуусаагүй л байгаа байхгүй юу? Гэх мэтэр ингээд аялал хэрэгтэй бүх зүйлийг нэг доороос шийдэх боломжтой болцсон юм байна. Аялын төв зэг нөгөө нэг зэг үүсгэх гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр ийм брэнд үүсгэжээ. Air Market компани маань тийм. Тэгээд энэ дээр болохоор аялын төв зэгээр дамжуулаад ямар улс вэ? Америк, Солонгос, Япон, Европ, Австрали гэд ер нь визтэй визгүй бүх улсын талаар үйлчлэг үзүүлж байгаа юм байна. Яаж үзүүлээд байгаа юм гэхээр хүмүүс тэгдэг чинь одоо манайх номер 1 эсвэл хамгийн сайн л гэдэг. Би итгэл нь одоо энэ туршлага саяны AI хоёул зөндөө туршлага ярьлаа, экспириенс ярьлаа. 26 жилийн туршлагатай юм чинь одоо шинээр сураад байх юм байхгүй хамгийн оптимал замаа олцсон л байгаа гэж бодож штэ тийм ээ. Тэгэхээр Air Market-тай бол би ерөөсөө
зарлахад ерөөсөө ичихгүй тий. Ер нь Нүүр сая бардам. наадах чинь за одоо өнгөрсөн нөгөө манай өвөл нэг сард одоо манайхны гэр бүлээрээ найзуудын гэр бүлээрээ аялалд явсан. Яг наадах чинь тохиолдсон. Эхлээд ингэж юмаа харж байгаа даа өөр өөртөө тий өн чи одоо бүгдээрээ мэддэг болчихлоо шүү дээ. Бүх юм интернет дээр байна. Тийзэн ч нислэгээ тийзийг ч авчихлаа. Доторх харчлаа тий. Харчлаа болчлаа гэдэг. Өөртөө зохиосон чинь үнэн тамтаа мартцсан байгаа байхгүй ядч нөгөө нэг даатглаа тий даатглаа хийгээгүй мартцсан тий тэгэл очоод яг очоо буугаад гэж үү тэр хайцсан билээ энэ хайцсан билээ гэл айгүй төвхтөө хэрвээ яг одоо яг бүгднгийн нэг дороос аваад тий тэр дотор чинь тэд нар чинь хилээд өгнө шүү дээ яг нөгөө нэг тий за даатглаа авсан уу тий онгоцны тест чинь хэрвээ нэг нь төрүүлж ажил гараад буцахаар байх юм бол тий би одоо жишээлбэл тохоо идэх буцаж ирсэн байхгүй ирж таарсан байхгүй тэгэнгүүт чинь нөгөө нэг зүгээр тэр мэрийг ч бодоогүй зүгээр л хамгийн хямдхан ингээд авцсан чинь тэр тэд нар чинь мангар өндөр бараг л нөгөө өнгөрсөн өдрөө хойшлуулах хөдлөх гэж маш өндөр юутай одоо торгуулах юм уу те бараг 2 дахин төлж байгаа. Гэтэл анханасаа те тэрийгэ мэдээд тэгжсэн болвол те нөгөөдөл нь одоо юу гэдэг жоохон нэг $30 ч юм уу нэмээд төлсөн болвол тэр үед хамаагүй бага төлөхтэй гихмичлэнгээр ингээд ерөөсөө тэр бүх одоо боломжуудыг чи яг хэрвээ тийм бүгднгийн яг аялалд яваад ирэх яг өнөөдөр явхаас аваад буцаад ирэх хүртэл бүгднгийн ингээд нэг дор ингээд байдаг бол үнэхээр наадах чинь маш хэрэгтэй одоо юу вэ төв бий болж байгаа юм. Air market чинь амар ер нь анх бол нөгөө онгоцны плед зардаг бид нар ер нь тэгэл пледийн кассер тэргээр нэмж үүсдэг байсан шүү дээ. Тэгээ ер нь бол аялах гэж байгаа ч хүн ингээд хамаг стресс ажил хийх гэж байгаа ш иймэрхүү даатгалан сайн семин яалаа гэж явах ш гой тэр юмдаа анхаарал хандуулах хэрэгтэй байхгүй. Энэ бүгдийг чинь чеклисттэй опшнтайгаар энэ байгууллага хийгээд өгнэ. Ингээ аялын зөв зэг байгууллагын хаяг болохоор улсын их төлбөрийн эсрэг талд Air Market гэж байгаа. Холбогд утасны дугаар 70 10 50 50 70 10 50 50. Оо амарх юм байна тий. Чийлэгдэж амарх юм байна. За ингээд Air Market-ийнхэнтэй баярлалаа. За баярлалаа. Цаак одоо сөрөг тал руу орж байгаа. За тэгье. Мэдээж магтаал бол энэ нэтээр дүрэн байгуулах битээр сөрөг талын жоохон бас ярих хэрэгтэй байна тий. Хэрэгтэй тий. Бас тэнцвэртэй мэдээлэлтэй байхгүй бол тий. За нэгдүгээрт ер нь нөгөө өмнө нь гарч ирж байсан одоо технологиуд гарч ирэхээр ингээл одоо юу гэдэг хэвлэх машин гарч ирээд тий. За радио гарч ирээд телевиз гарч ирээд эдгээр бол ингээд мэдээллийг ингээд нэг мэдээллийг ингэж түгээчдэг тий. Одоо орон даяар жишээлбэл Монголд анх нөгөө шугамын радио үсэл нөгөө тэрнээс өмнө бол жишээлбэл дуурийг ч юм уу дуртаа дуушна заавал очиж юунд нь театрт үздэг тий. Өөр одоо тэр үнийг сонс гаргагүй гэж тэл өргөн сүлжээний радио гарч ирэнгүүттэй гэр айл бол Монгол орон даяар тод бүр хөдөө байсан ч гэсэн би ч одоо баг байх жишээл нэг төмөн нэмэрлэгын дуу эднэрийг гэдэг ч юм уу тий ингээд гэрээсээ сонсч болдог гэдэг. Би дотроо бүр баг байхад боддог энэ дотор жижигхэн төмөн нэмэрлэгөө байдсан байл гэж боддог байсан шүү дээ. Тэр мэдэхгүй юм чинь тий. Тэгэхээр үндсэндээ бол ингээд эднэр яажсэн мэхлээр ерөөсөө ингээд мэдээллийг ингэж дандаа түгээдэг байсан. Харин болохоор одоо яаж юм гэхээр мэдээллийг өөрөө бүтээгээд байгаа байхгүй. Хүн болгонд нь өөр өөр нэг нийт нэгдсэн нэг газраас гэсэн юм байхгүй. Тэр сая бид тэр ярьжсэн Facebook дээр яг надад юуг харуулад байгаа юм. Яг адилхан харагдахгүй шүү дээ. Хүн болгон шал өөрөөр харагдаж байгаа. Тэг тэрийг хэн шийдэд байгаа. Тэр өөрөөр хэлбэл хэн юу үзүүлэх вэ гэдэг чинь AI шийдэд эхэлж байгаа. Одоо Facebook дээр шил харж байгаа. Энтэй адилхан. Ингээд эхлэхээр одоо үнэхээр энийг ингээд цааштай ингээд эхлэхээр хоёрдугаар тэр гарч байгаа шийдвэрүүд нь те ганцхан одоо хүн гаргаж байгаа биш. AI-ийн тэр агентууд ороо гаргаад эхлэх нь шүү дээ. Тэгээд эхлэхээр бид нар одоо хамгийн ихний ээлжинд энэ манай энэ ардчилсан тогтолцоо гэдэг тогтолцоо маань яах вэ? Ажиллах уу гэдэг асуудал орж байгаа. Юу гэхээр ардчил гэдэг бол ер нь хоёр хүмүүс хоорондоо мэдээллээ сайхан хуваалцж байгаа. Бүр одоо яг төгс утгаар нь ирж штэ. Мэдээлэлээ сайхан хуваалцж байгаа. Тэгээд хоорондоо тэр мэдээлэлээ солилцож ярилцж байгаа. Мэтгэлцэж байгаа. Тэгээд шийдвэрээ олон хороо гаргадаг тий. Тэгээд жишээл 100 хүн, сая хүн одоо шийдвэр гаргадлаа гэхэд олонх нь аль ямар шийдвэр гарч байна. За тэрийгээр шийдвэрээ гаргая гэдэг л үндсэн тогтолцоо. За тэгтэл одоо нөгөө мэдээлэл бүтээж байгаа AI чинь шийдвэр гаргахаас өмнө нөгөө сонгогчийнхоо сэтгэл зүг мэдж байгаа. Энэ хүн ийм хүн. Аль одоо тий ийм юм дээр их баярлцдаг. Ийм юм дээр их готордог. Ийм үг огт үзий яддаг гэдэг. Тэр өөрөөр хэлбэл тийм сэтгэл зүгэн мэдж байгаа сонгогчд руу тэр ардчлалыг ажиллуулах гэж шийдвэр гаргахад хоол сонгуул болох гэж яхад тэр AI чинь айгүй жинхэнэ манипуляц хийж чадах байхгүй. Тийм байна тийм.
Тэгээд жишээ нь ингэж ойлгож болж байна уу? Би сая ярьж яхад бодлоо л да түрүү чи ятага. За дээр үеийн шугамын радио байлаа. Төмөн дамжуулгаад уулзлаа. Ард нийтийн санал асуулга явуулаа. Яг төмөн дамжуулгын дуу гоё муухай юу гэдэг асуулт. Хариулт нь сая хүн дотроос саяула гоё гэхгүй байхгүй. За энэ бол арчлалын зарчим тийм үү? 70-80% нь. За 10% нь гоё гэж болно. Гэхдээ асуулт нэг байхгүй. Одоо шалгагдаж байгаа зүйл. Гэтэл шугамын радиогоор хүн болгон таалагддаг дуу нь явлаа. Яг уг нь дуу явж байгаа шүү. Гэхдээ нэг хүн төмөн дамжуулгыг сонсож яхад би одоо Google-тэй нэг дуу сонсч болно шүү дээ. Гэхдээ бүгдэнд нь энэ бол төмөн дамжуулгын дуу гэж хэлсэн байгаа. Тэгээд гар өргүүлвэл бүгд таалагддаг дууга заа гэх байхгүй. Яг эсрэгээр бүгдэнд нь таалагдахгүй юм сонсоход санд асуулга бол бүгд үгүй гэх байхгүй. Яг тий. Хоёрдугаарт зөвхөн дууны сонголтоос гадна дуугийн гинт чангаруулж болно, султгach болно тий. Жохон царгуулж болно. Хүний нэг дургу тий, нэг дундуур нь тий. Хүргэж явах явцдаа хүртэл хэрэгээ гэх мэтэр. Яаж игээд үгүй эсвэл yes эсвэл no гэдгийг бүхний тэр гаргаж чадна. Үндсэндээ ингээд олон нийтийн санаа бодлыг удирдах эхлүүл яах вэ? Энийг манай Пляцкин найдаг гэж тий. Тэгэхээр одоо бол ийм потенциалтай. Бүрэн потенциалтай. За тэгээд үнэхээр ийм потенциалтай юм байвал тэгээ бид нар дандаа эргэр утахгүй хэн нэгэн хүн ийм зорилгоор агент одоо бий бол хөгжүүлэхээр мөнгө зархан гарцаагүй тийм үү? Тэр чинь хүмүүс шүү дээ. Ашиг сонирхол гарч ирнэ. Тэгэхээр энэ бүгд ингээд гараад ирэхээр одоо Хараригийн анхааруулад байгаа нь энэ. За тэгэхээр эцсийн дүндээ одоо энэ ардчил ажиллах юм, өөрөөр хэлбэл сонгуул ажиллах юм. Сонгуулийн үр дүн тэгээд яг өмнө нь боддог байсан чигтээ ийм одоо бидний хүсэн хүлээж байгаа энэ үр дүн өгч чадах юм уу гэдэг асуудал. Энэ бол үндсэндээ мань хүний хувьд ярьж байгаа нийгмийн талаас ярьж байгаа энэ одоогийн тогтолцоогч нэг эвдээ аян шүү гэдэг утгаар анхааруулж байгаа ийм нэгдүгээр. Одоо ер нь ихтэй эхэлсэн тий зарим хүмүүс нөгөө яг шашны фанат шиг AI ингэж хариулсан гэж ярьдаг болсон байл шүү дээ. Бүр их урламжлал дээр тий AI-аас асуусан чинь гэдэг. Юу гэсэн үг вэ? Тэр хүн тэр AI-ийн хариултаар тэр хүн зүгээ итгэцэн явж шүү дээ. Одоо тэгэхээр яг энэ дараагийнх руу орчих. Хоёрдугаарх нь бас Хараригийн бас яриад байгаа анхааруулад байгаа нь ер нь ийм хүн төрөлхтөнд хоёр хуваагдчих юм биш үү гэдэг. Яг гоо бүгдээрээ нэг цаг байгаа болохоор жоохон экстрим талаар ярьчих л да одоо хэрэггүй анги бий болно гэж. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр одоо зарим нь бол ингээд тэр AI яг өөрийнхөө туслах болгож аваад зарим нь очиод сая хэлж штэ. Үнэхээр тэр AI-д нь очиод AI ингэж хариулсан гэд яваад байл тэр хүн чинь AI-аар дамжуулаад удирдлаа штэ. Харин би тэр AI хөгжүүлэлт хийж чад тэр хүнээр хэлүүлүүлээд байгаа. Хэлүүлүүлээ. Тэгээ удирдлаа. Тэгэхээр тэр зүгээр ингээд хэлээл яваад удирдагдаад байгаа бол тэр чинь одоо яг шулуухан хэлэхэд хоёр анги бий болно гэдэг. Өмнө нь бол баян ядуу гэдгээс одоо бол бараг л амтны шиг болж байгаа. Нохоо шиг болж болох юм шүү дээ. Хараад байгаа юм чи. Харахад би яриад байгаа юм шиг. Гэхдээ үгүй хүний үг дамжуулаад байна шүү дээ. Хүнийг нэ AI үг дамжуулаад байна. Үг дамж. Тэгээд сайн өөрийгөө сайн одоо хөгжүүлж чадаагүй гэх юм уу тий. Тэгэхээр ингээд ихлэхээр одоо зүгээр зарим хэсэг нь бол AI-ийнхаа ойлгоод өөрийнхөө туслах болгож аваад бүр ангид болоо тэрийгэ дагаад бизнесийн үед одоо хамгийн мундаг юу худалдаж авах чинь бас тэрийгээр дамжуулаад өгч шít зарж шít гэх мэтлэн ингээл ерөөсөө ингээл хоёр анги бий болонгууд энэ доод ангийнхаа өөрөөр хэлбэл хэрэггүй анги гэдэг useless class бий болох эрсдэл байна. Ягаад гэвэл дараа нь хэдхэн тодорхой хугацааны дараа бизнес хийх болохоор тэр урд нь бол одоо ягаад энэ хүн болгон ардчлал байгаад байгаа вэ гэхээр яг үндэ бол хүн болгон худалдаа авалт тэгээд нөгөө хэрэглэгч бол хаан гэд те бидний хэн нэгэн бизнес юмаа зарахын тулд хүн зарж байгаа. Гэтэл AI гарч ирснээр тэд нар чи хоорондоо бизнес хийгээд хүн хэрэггүй болчихно. Худалд тийшээ зарахгүй хэрэггүй хоорондоо хийдэг. Тэгэхээр энэ нөгөө анги бол ингээд бүр ингээд нөгөө энэтгэгт бид нар ярьдэн штэ каст байдаг гэдэг чинь энд бол түүхэндээ анх удаага бүр хүн төрөлхтө хоёр хуваагддаг ийм эрсдэл байгаа юм биш үү гэсэн ийм одоо сануулга өгöd байгаа. За энэ бол ер нь тэгэхээр Хараригийн тэр юу аяхтар шүү дээ. Homo sapiens ч одоо homo deus болчиход байна гэх те. Хоёр салаа явлаа шүү гэдэг те. Тэгэхээр ийм нэг одоо сэрэмжлэл өгöd байгаа. Тэгэхээр энэ бол энэ утгаараа харахаар юу битүүрийн ярьж байгаа аж үйлдвэрийн хувьсгал баг аж үйлдвэр юм шиг. Биш одоо энэ чинь юуны хувьсгал баг амьдрал өсгөл болж байгаа юм шүү баг. Нэг бодлоо яг энэ бидний мэддэг хүн төрлөختний тий хөгжлийн баг дараагийн шатнд баг шал өөр төрлийн AI-тай амар одоо ажиллаж чаддгууд нь шал өөр болоод нэг кинонуудаар гардаг штэ бүр дэлхийн гадна талд нэг кино хийдэж дэлхийн гадна талд жижигхэн одоо баг гариг шиг хүмүүсгээ тэндээ амьдэрдэг болсон нөгөө дэлхий дээр бол тий тэр баг тэр кино шиг тэгэл баг тийм юм ч гэсэн ер нь их ойрхон байх магадaltaй шүү гэсэн ийм анхааруулга гэдэг. Би ер нь тэр нь гэхдээ итгэх талдаа шүү.
Одоо хөрхий нөгөө сармагчнаас бид салж явах эдэн сая жилийн өмнө чимдээ байлаа гэж бодоход тэр үедээ бол сармагч нэг тийм одоогийн сармагч биш байхгүй тий. Ижил хэмжээнд сэтгэгч байж байгаа шүү дээ. Одоо эзүүч ярьтаа тий. Тэгээ одоо яг энийгээр яах юм бол одоо бид эдийн энэ дүр чинь ирээдүйд сармагчин болж явах үедээ тийм ээ. Яг тийм. Тэгэхээр энэ дээр одоо ер нь энэ бол яг сэтгэгчдийн ярьж байгаа тэгээ шинэ тодорхой юм руу орж байгаа болохоор ер нь яригдж байгаа. Тэгээ бид нар ер нь маш их бодох ёстой ийм сэдвэл болсон байна л да. За яг хөө бит хоёрт ер нь одоо минут ямар хугацаа үлдсэн байна? За одоо нэг 2-3 минут байна. За. За ер нь бол за тэгвэл юу ярьсан санаагаар ер нь бүр ярьсан дээр. Тэгээ мэрэгжилт дээр ярих юм бол тухайлбал одоо би жишээлбэл одоо бизнесийн үнэлгээ чинь тийм ээ. Тэгэхээр ер нь бол манай мэрэгжил бол цаашдаа ингэх юм шиг байна. Манай үнэлгээс болж шууд 2 хуваагдана. Зарим нь хэрвээ энэ үнэлгээний ажил дээр тухайлбал түрүүний ярьсан зах зээлийн судалгаа хийх тий. За энэ ажлуудыг тэгээд мэдээлэл бид нар шивж оруулах барих гэдэг энэ ажлуудыг бол AI-аар хийлгэж чинь чадахгүй тэндээ хоцорно. Үндсэндээ тэднэрт AI хизээш дийлэхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг дата энтри хийдэг тэр туслах ажлууд бол бүгдээр алга болно. Хамгийн гол нь яг хүн юун дээр үлдэх вэ гэхлээрэ яг ингэж нөгөө нэг шийдвэр гаргадаг. Яг AI-ийн хийснийг дагаад байхгүй тий. Өөрийн шийдвэр гаргадаг. Ийм энэ чадварыгаа буюу энэ одоо юм бол хүн дээр үлдэнэ. Тэгэхээр ер нь мэрэгжлээд байгаа ч гэсэн ер нь энэ тал руугаа аль болох туслах ажлуудаа AI-аар хийлгэж аваад эцсийнхээ юмыг бол өөрөө гаргадаг тий. Тэгэхээр эдгээр нь бол энэ манай мэрэгжилтээр бол үлдэх юм бэл. Үлдэнэ гэж би ч гэсэн энэтэй ер нь бодоод тахаар ер нь санд нэг байгаа юм. Тухайлбал эмчнэр байж гэн тий. Эмчнэр бол ер нь эмчнэр дээр бол ер нь хүний онцлог барихтаар бол маш мундаг гарч ирж штэ гарах өгч чадсан штэ. Тэгээд тэрийг яах вэ гэхээр яг тэр анализ гэдэг одоо мундаг онц тавьдаг эмч гэхээс илүүтэйгээр одоо баг сувилагч нар гэх юм уу та яг бид нар ингээд сууж идэл нэг яач вэ ингээл ганцаараа ингээл интернет компьютер яриад эмзэгт хөвтөд тах чинь хинч хүсэхгүй штэ. Яг өөртөө хүн хүнтэй харьцдаг тий сувилагч яриад та ингээд онцлогоо ингэж гарсан учраас ийм одоо өвчтэй гэж яана гэдгийг тайлбарлаж өгөөд хүнтэй харилцдаг хүнлэг байх асрагч хань тэдний тэр мэрэгчлүүд бол илүүтэй одоо үлдэхтэй байна. Ингээд ийм байдлаар бол ер нь ирээдүйн мэрэгчлүүд бол ер нь маш өөрчлөгдөн дорхно. Бид нар энэ AI эхлэе гэдгийг хизэнээс эхэлж гэж тоолж байгаа гэхээр ерөөсө 2022 оноос эхэлж ChatGPT үүснээс л тоолж байгаа. Яг хэрэглээнд орж ирснээс. Ер нь энэ ажил дээр хувьсгалуудыг дандаа анх ихснээсээ биш. Ер нь AI бол айл дээр эхэлж байгаа шүү дээ. Тэр зэргийн технологи байх үед байгаа. Нийтийн хүртэл болсноос. Яг тийм нийтийн хүртэл хэдийгээр болов гэдэг нь ChatGPT 2022 оноос эхлээл гарч ирэл энэс болж. Тэгэхээр бид нар одоо төгсгөлийн хэдэн минутан дээр ер нь бид нар ер нь монголчууд ер нь яах юм бэ те? Энэ тал дээр ярих юм бол энэ AI гэдэг чинь эн чинь тог маш их хэрэгэлдэг. Одоо энэ компьютер эднэргээд ярихаар дата түгээл ярихаар зис маш их хэрэгэлдэг. Тэгэхээр энэ газрын ховор элементүүд их хэрэгэлдэг. Тэгэхээр ер нь бол энэ өнгөрсөн үед бол одоо юу гэдэг энэ дэлхийн одоо энэ ажил дээр хувьсгалууд чинь тухайлбал одоо нүүрс сууж газрын тосны тий Сауди Арабын тэр булангийн орнуудыг босч ирсэн чинь тэр штэ газрын тостой байгаад босоод ирсэн тий. Тэгэхээр газрын тосыг за ганг гэх мэтлэн энэ эднэрийн төлөө эднэрийг одоо маш эрэлттэй болоод өвний төлөө алдчихсан бол одоо энэ явахлаар цахилгааны төлөө. Цахилгаан нь бол ялангуяа тэр дундаа магадгүй сэргээгдэж эрчим хүч нь тий. Бусдад тэгээд маш их цахилгаан хэрэглэх болохоор магадгүй буцаад цөмийн цахилгаан цаана уран гэсэн үг түүхийд нь. За тэгээд энэ яг энэ бүх дата төв эднэрийн хэрэглэн компьютер эднэрт орж байгаа зис утас тухайлбал тий. Тэгэхээр эднэр бол Монголд байгаа байхгүй. Газрын ховрууд чинь газрын ховруулж байж байгаа зисээр бол гайгүй. Одоо манай энэ оюу толгой чинь ер нь бол 30 он гэхэд бол дэлхийн 4 дахь том зис үйлдвэрлэгч болно гэдэг гаргаж нөгөө прогноз байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо манад байгаа зөвхөн эрцээ ашиглаж байгаа нэг нь шүү дээ. Тэгээ сэргийгч жичмэгчний тал дээр бол манайх Монгол овоо сайн шүү. Овоос нар салхи гэж үзээ. Гацраа болоод салхитай л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр AI-г ингээд эхлэхээр бид нар хэрэглэхээс гадна энэ AI-г энэ дээрээ урьдчилаад энэ нийлүүлэх юмудаа бодоод эхлэх юм монголчууд бол харин маш их боломж байгаа. Тэгээд түрүүн ярьлаа одоо бид чинь аймар гэдээ айж байгаа биш шүү тийм ээ. Гал хүн төрлөختөн гал хэрглэж үзснээр хүн болсон гэдэг шиг тийм ээ. Гал аюултай аюултай гэхдээ бид галыг аюулгүй гэж тоохгүй байж болохгүй. Сая битээр аюул талаас нь бас юмыг яждгүйгээ таамаглалуудыг ярьлаа. Гэлээгээд энэ бит хоёргүй үзэгчтэй явах энэ
ертөнцийн хууль дээр бол монголчууд харин сая хаана яаж тоглогч байх юм тийм ээ. Яаж эндээс бас нэг үр ашиг хүртчих юм гэдэг өнцгөөс нь ярьлаа тийм үү. Тэглээ. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөгч Гант Тулга Бат Эрдэнэ би хүргэлээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийг Ногоо радиог хөгжүүлэгч MMS компани аяллийн төвцөг ураатай Airmarket ивент тэтгэлээ. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.